Jisoo ерөөхдөө найз залуутай X-тэй гэдэг тийм дүр бүтээж байгаа учраас надад бас тэр амар сонирхолтой байна. Сайн уу? K-pop баримт YouTube сувагт манд хавтан морил K-pop жарихгүй байна. Бас цөмөрөө 10,000 болсонд маш их баяр хүргэе. 10,000 спешиал дугаараа хий гэж бодож байна. Тэгтээ яг 10,000 спешиал дугаар биш. Яг тэр дугаар дээр би өөрийгөө танилцуулъя гэж амар их боддог байсан. Тэгтээ гинт хүрсэн чинь ягаад ч юм та хэдээс нэг асуултаа асуугаагүй учраас надаас асуух бол асуугаарай. Доор комент дээр асуугаарай. Манай K-pop Hollywood баримт руу бичээрэй, Instagram руу бичээрэй. Асуугаад би бүгдэнд нь хариулах болно. Одоо болохоор кино ертөнцийн талаар ярина. Ялангуяа Lisa Jisoo-гийн тоглосон киноны талаар цуглаасан мэдээлэлээ би бас ярина. Одоо ч он дуусгаж байна, шинэ он эхлэх гэж байна. Энэ онд гарсан хамгийн өндөр хандлттай дуунуудыг үзцгээе. За ингээд бичлэг эхлэхээс өмнө лайк дараарай, subscribe дараарай. За ингээд бичлэгээ эхлүүлцгээе. Болсон. Lisa цагаан бадамл юуха гэдэг кинонд тоолж байгаа. Баячууд ерөөхдөө Таиландын нэгэн жижиг буудлд очиж байхад Lisa тэр жижиг буудлын ажилтан болж ингэж байж байгаа. Менежер айтаа бидэг. За түүний нэрийг Mook гэдэг байгаа. Одоо энэ зургийг харахад хизэж би нэг Blackpink Lisa гэж бол харах байгаахгүй. Яг л нэг тийм Таиландын нэрэл жижиг буудлын менежер юм болов гэж бодтол бүртээ сайн орсон ба. Одоо ингээд баячууд Таиландд дэж ингэж амарч ингэж чөлөөт цагаа өнгөрөөж нэлээд сайн жаргаж байсан чинь тухайн жочид буудалд янз бүрийн тийм асуудал үйлчлэгээний асуудал жоохон эхлээд тэгэд ер нь нэлээд жочид буудалтай холбоотой тийм сонирхолтой болж эхлэн гэсэн тийм шуурм байгаа. Lisa тэрэн дээр нэлээд бас чухал үүрэг гүйцэтгэх юм болов уу гэж бодож байгаа. Үндэсний хувьцаа өмсөөд бүжиглж байгаа яг тийм эсцэн байдаг. Одоо энэ царайныхаа цаана маш олон нууц зүйлүүдийг нууж байгаа тийм царай байгаа байхгүй юу? Нэг усны хорон санаат руугаа явчих юм шиг, нэг усны сайн санаат руугаа явчих юм шиг нэлээд том агуулгатай. Тэгээ манай хүн энэ шалгаруулалтанд орсон гэж орохдоо ер нь хинч хэлээгүй, найзуудтай гэр бүлтэй хэлээгүй очиод сонгон шалгаруулалтанд орсон чинь тэнцснийхаа дараа ерөөхдөө тийм ойлгож байгаа юм шиг тийм амар гоё мэдрэмж авсан гэж байгаа байхгүй юу? За ингээд жүжигчнийхаа карьераар ингээд дебют хийх нэ гэж амар их догдолж баярлаа, сэтгэлийн хөөрөлтөй байсан чинь өө яана би тэгээд дараа нь яг юу хийх хэлээ? Би нэрээ яаж жүжиглэх ёстой вэ гэж бодсон гэж байна. Кино зураг авалтанд орсныхаа дараа яг л ингээ Blackpink-тэй хамт байхад нэр өөрийнхөө соло нуун дээр ингээ ажиллаж исэн зураг авалттай ер нь түн төстэй байсан учраас яг зураг авалтын тухайд бол ер нь их тийм өөрт нь тийм харин юм хийгээд байгаа юм шиг санагдахгүйсэн гэсэн. Тэгээ Таиландд зураг авалтанд болсон өөрийнхөө яг гэртээ ойрхон Таиланд хоолоо идээд Таиланд очиндоо ингээд удаан байхад нь өөрт нь бүр амар гоё дуралмаар гоё санагдсан гинэ. Яг л кинонд тоолж байгаа ч гэсэн яг тийм гэртээ байгаа юм шиг тийм гоё дулаахан мэдрэмжийг авсан гэж байгаа. Улс орноос сурталчилж байгаа гэдэг үүднээс бол өөрт нь бүр маш их гоё мэдрэмж төрж байгаа юм билээ. Гэвч олон улсын зарим шүтэн бишгэгч нар энэ киног жоохон муулаад эхэлсэн. Лисад ямар сонин дүр өгд юм бэ? Үйлчлэгч гинүү, менежер гинүү? Ёо энэ кино багийнхан сүрээсээ, дампуураасаа гэсэн тийм хүмүүс гарч ирж байгаа. Би тэр сэтгэлдлүүдийг хараад ёо балаа юмнууд л гэж бодсон. Ер нь бол жүжигчин хүн гэдэг чинь тухайн дүрээ хэр сайн гаргаж ин гэдгээс шалтгаалгаад л тэр жүжигчинд ямар дүр хүснэ ерөөхдөө хамаагүй штэ. Тэрийсээ өөрхөн дүрийг айхтар сайн харуулахаар шинжтэй байгаа баггүй харцнаас нь бүр үнэхээр нууц агуулгатай зүйл мэдрэгдэт байгаа учраас би бол үнэхээр хүлээлт өндөр байна. Гэхдээ хүмүүс янз бүрийн туслах дүрээр янз бүрийн том шагнал авч болдё штэ. Уртаач тэгээд 2 сард нэлээд гоё юм болох чинь 2 кино тэгээд давхар Лисагийн өөрийнх нь альбомны эргийн ирэлт гээл супер зүйлүүд болох чинь. Тэм учраас би жүжигчин Лисаг маш их хүлээж байна. Ер нь бол амар мундаг жүжиглэх юм шиг санагдаж байна. За дараагийн сэдв. Jisoo-гийн тоглосон Newtopia зомбитэй K-драма баггүй юу? Тэр нь одоо сайн судлахад бол 8 ангитай юм билээ. Алдарт Оскарын шагнал авсан Parasite гэх солонгос киноны зохиолч бас оролцсон. За, инфлюенза гэж яриадсэн чи ерөөхдөө бол Нам Сангун гэдэг зохиолчийн Инфлюенза гэдэг романоос сэдвлэн бүтээсэн Newtopia гэдэг зомбитэй кино гарах юм билээ. За хоёр дахь нь юу гэхээр би болохоор зомбитэй киноны мэрэгчлэн би зомбитэй кино үзэх амар туртай. Би тэгтээ аим шиг кино үздэггүй. Би яг аим шиг кино үздэг ч гэсэн зомбитэй кино үздэг. Би аим шиг кино үздэг ч гэсэн Red Burger үздэг. За нэг ангид 2 анги, нэг ангид 7 ангид гэдэг ингээ хуваагдчихж байгаа шүү дээ. За нэг ангид алдартай кино бол мэдээж ойлгомжтой. Train to Busan бол number 1 зомбитэй кино нэг ангид. За хоёр дахь олон ангид кинонууд бас The Kingdom бол хамгийн best зомбитой кино гэж боддог. За тэгэхээр одоо Newtopia гэдэг кино яг ямар төвшөнд очих бол, хэдэд орох бол гэдэг зүйл ингээ
хараг гараад ичиж байгаа хгүй юу. Зомбины ертөнцийн мөртлөө хайр дурлалыг хослуулсан гэхээр манай киноны хоёр гол дүр хосууд байгаа хгүй юу. Ер нь шууд хосууд болцсон эхлэх юм байлээ. Манай Жисүг Кан Ёнжу гэж нэрлэх юм байлээ. Кан Ёнжу болохоор инженер мэргэжилтэй. За найз залуу нь болохоор EJM болохоор цэргийн алба хааж буй залуу. Солонгосын цэргийн алба чи 2 жил байдэн штэ. Тэгэд ерөөхдөө холын зай үерхэлт байсан бас нэлээд маргалддаг байсан. Тэгээд эцэст нь ингээд холын зай маргалдаанаас болоод салж байгаа тийм хосын талаараа гарах юм байлээ заяа. Гэтэл гинт Солонгост гинт зомби тархаж эхэлснээр энэ хоёр бие биентэйгээ уулзахаар болдог. Зомбийн дунд сөрөөд энэ хоёр ингээд голдоо уулзна гэсэн үг. Тэгэхээр энэ хоёр уулзаж чадах уу, уулзаж чадахгүй дунд нь юу тохиолдох вэ? Ингээд ямар тийм арга тактик байх вэ? Бас дээрэс нь Паразит киноны зохиолч бас энд хамтарч байгаа гэхээр ер нь бол нэлээд баялаг кино гарна гэдэгт би бол амар ихтгэлтэй байна. Бас нэг юм Жисү ерөөхдөө найз залуутай X-тэй гэдэг тийм дүр бүтээж байгаа учраас надад бас тэр амар сонирхолтой байна. Энэ хоёр. Тэгсэн чинь юу болсон бэ гэж тэ жүжигчин Пак Сөн Мюн гэх юм бах та. Би яаж чад нөгөө Солонгос хэл мэддүүчсэн амар ярих туртай тий. Жүжигчин Пак Жомми хамтран тоглолтыг эмэгтэй жүжигчтэй тийм бэлгийн дарамт үзүүлдэг эмэгтүүний ирэхэд жоохон халтдаг гэсэн тийм юу гарч энэ киног эсэргүүцэж эхэлж байгаа тийм үйл явдал болж байгаа юм билээ. Гэтэ надад энийг сонсоод хоёр зүйл амар төрсөн. Нэгт яагаад Жисүгийн тоглосон улаан ингэж кино болгон яагаад ингэж нэг тийм асуудал ингэж тойроод байд юм бэ. Өмнө Snowdrop дээр гарч хаад Snowdrop-ийн яг үндсэн агуулгын түүхийг гуйлсан ерөөхдөө арччлалыг жоохон ингэж буруу өнгө аясаар ингэж харуулсан гэдэг маш олон солонгосчуудын өмнөд солонгосчуудын дургуг хүргээд бүр 24 цагийн дотор 240 мянга гаруй тийм энэ киног гаргахаа боль гэсэн тийм гарын үсэг цуглаж байсан. Тийм хэцүү нөхцөлд цөмөрөө Snowdrop-ыг бүр 7 хоног болгон яана цуцлагчгүй дээ. Айн барин үдсэн. Тэгсэн чинь бас дараагийн кинонд гэсэн бас жоохон хэцүүхэн болоод эхэлчих байна. Солонгосч бол тийм янз бүрийн бэлгийн дарамт хүчирхийллийн эсрэг асар хатуу тэмцдэг ард түмэн. Энэ ах ерөөхдөө гол дүрийн кинонд баг нэг тоглож байгаагүй дандаа туслах дүрүүд тоглож байдгийг ер нь бол мэднэ. Нэг оргилд нь гарч яхад нь нам дарыг гэж боддог юм шиг байгаа. Энэ тактик бас нэлээд яваад байна гэж би бас бодоод байна. Та эд ч гэсэн одоо над чиг бас жоохон шанал. Эсрэгээр амар чимээгүй өнгөрөх юм бол окей, өстө киногоо хурдан үзэл дуусгая л гэж би бодно. K-pop-ийн хамгийн өндөр хандлттай бичлэг биш. Энэ жилд ямар хамтлаг амар бот авсан бэ? Хамталтыг YouTube-ийн хамталтыг эзэнсэн бэ? 10 дугаар байранд болохоор Stray Kids хамтлагийн Chick Chick Boom 124 сая хандлттайгаар 10 дугаар байранд орсон байна. Ер нь Baby Monster 125 сая оноотойгоор Stuck in the Middle дуунд орсон байна. Ер нь яг үнэнгээ л хэлье. Энэ онд ер нь хамгийн сайн өсөж буй эмэгтэй артист бол яг үнэнгээ л хэлье. Baby Monster шүү дээ. 8 дугаар байранд хамгийн хүзэлттэй 8 дугаар байранд болохоор 134 сая оноотойгоор Baby Monster хамтлагийн Drip гэдэг дуу орсон. Drip ингээл 11 сарын 1-нд гарангуудаа ингээл топ 8 руу орж ирж шít. Энэ өсөж буй артист биш гэж үү? Drip гэдэг дууны бас монгол тайлбарыг би оруулсан. Нэлээд сайн үзсэн байлээ. 7 дугаар байранд Baby Monster Like That 155 сая үзэлттэйгээр орсон байна. Like That бас амар гоё дуу те. Би ялангуяа Ruka-гийн зохиж ирдэг тэр цохилттой тэр хэсэгт бүр амар туртай. За 6 дугаар байранд болохоор 155 сая 900 мянга гаруй үзэлттэй Aespa-гийн Supernova дуу орсон байна. За Aespa бол бас энэ жилийн ноён хамтлаг шүү. Энэ жилийн шилдэг хамтлаг шүү дээ. Я харахгүй. За 5 дугаар байранд Baby Monster-ийн Forever гэдэг дуу 158 сая гаруй хандлттайгаар орсон байна. 7 сарын 1-нд цэцэгдсэн. Magnetic гэдэг дуу 178 сая гаруй хандлттайгаар орсон. Энэ яхаа аргагүй ер нь бол TikTok дээр маш их ирч хүчээ аваад тэгээд бүр бүүн болчихсон дуу. Ер нь 3 дугаар байранд болохоор Lisa-гийн Rockstar 239 сая хандлтыг авсан. Тэгээд 2 дугаар байранд яг хэн орсон гэдгийг та бүхэн бас мэдчихэж байгаа байх. Тэр болохоор Baby Monster-ийн Shish гэдэг дуу. Энд Baby Monster-ийн 5 дуу ингээд топ 10-т бичигдсэн. Shish гэдэг дуу 317 сая хандлттайгаар 2 дугаар байранд орсон байхгүй юу? Өөрсдөө нэг жилийн дотор айхтар сайн харуулсан гэж бодож байна. Тэгэхээр ингээд цаашдын хандсан бас нэлээд айхтар байна. За мэдээж 1-р байранд Rosie Bruno Mars хоёрын хамтран гаргасан Apathy гэдэг дуу маань 543 сая хандлтыг авсан байна.
гарсан цавьяасаа жинхэнэ бүүн болсон. Тэгээ гайхалтай энэ 7 хоногт бүр 57 сая хандлтыг авч ш 7 хоногт 50 сая. Удахгүй нэг тэр бүүм ер нь хүрх юм шиг байна. Ерөнхийдөө энэ бичлэгийг би өнөөдөр хийхийг маш их хүсэж байна. Одоо дуусгасныхаа дараа шууд эвлүүлэг рүүгээ орлоо. Маш том 2 гоё хөгжмийн фестивал үйл ажиллагаа байгаа. SBS дээр би бас нэлээд хүлээлттэй байгаа. SBS дээр Baby Monster, Stray Kids, ITZY эдгээр бүгдээр орох юм лээ. Тэгэхээр бүр амар гоё санагдана. Яг мама шиг яшчий гэж бодож байна. Та нар маань бас яг хүлээгээд байж байгаарай заяа. 12 сарын 26-нд Солонгостоо эхлээд тэгээд ер нь 30-наас өмнө би оруулчин гэж бодож байна. SBS амар гоё болох хаа. За ингээд ерөөхдөө бичлэг маань хүрээд дуусчихин. Гинтийн бөгөөд маш сонирхолтой бичлэг байсан гэж бодож байна. Бичлэг таалагдсан бол лайк дараарай, subscribe дараарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.